Энэ оны эхний 5 сарын байдлаар 9369 гэмт хэрэг бүртгэгдсэний 1392 нь хулгайлах төрлийн гэмт хэрэг байжээ. Хулгайлах гэмт хэрэг жилийн жилд буурдаггүйч энэ жил цардахлаас шалтгаалах хөл хорионоос үүдснүү өмнөх оны мөн үеэс 60 орчим хувиар буурс үзэлтэй байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Аялал 100 угаалгын үйлрэл за өрн дулаан цаг гэрсэнтэй холбогдуулаад иргэд олон нөр орон гэр за ажлын байр эзүүгээр орхиод аялал зуулгаар явах юм тохиолдлууд гардаг. За энэ үед хулгайлах гэмт хэргийн хохирогч болох иймэрхүү гэмт хэргүүд нэлээдгүй бүртгэгддэг. За энэ тухайн гэмт хэргүүд ихээр бүртгэгддэг холбоотойгоор хэрхэн яаж сэргийлэх вэ гэхээр иргэд одоо орон гэр мөн ажлын байр офис одоо хяналтын камерыг суулгах, хяналтын камер тохиолдол суулгах, за хаалга, за цонхны төмөр хаалтыг хийлгэх ийм зэрэг иргэд өөрсдийнхөө эд зүйл эд хөрөнгийг хамгаалах сэргийлэх ийм боломжтой. Баяр наадмын үеэр иргэд хөдөөгатаа амарч зугаалахаар орон гэрээ удаан хугацаагаар хараа хяналтгүй орхиж явснаар энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох нь илбэгдэх. Захимд сүлжээ хөгжсөн өнөө үед иргэд өөрсдийн байршлаа дэлгэснээр хулгайч нарын ажлыг илүү хэлбэр болгодог байна. Учир нь хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нарийн зохион байгуулалтанд орсон байдаг. Иймээс хулгай хийх айлаа сайтар судалсны үндсэн дээр гэмт хэрэгэ үйлддэг байна. Жишээ нь 2019 онд цагдаагийн байгууллагаас орон байрны гэмт хэрэг үйлддэг бүлэгдэхүүнүүдийг барьсан байдаг. Тэдний ярьж байгаагаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхдээ олон нийтийн сүлжээг ашигласан байжээ.